Боловсрол танин мэдгүй шинжлэх ухааны Human Channel үзүүлж байна. Энэ удаагийн дугаараар бид нийслэлийн түргэн тусламжийн төвийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогчдаараа iBolot эмчтэй ярилцах болно. Сайн байна уу та? Сайн байна уу? За, урилгын маань хүлээж авч оролцоход баярлалаа. Та бидэнд өөрийгөө товч танилцуулна уу? За, би нийслэлийн түргэн тусламжийн төвд одоогоор тусламж үйлчилгээ хариуцсан орлогчдаараа ажиллаж байгаа. Ер нь мис засал яралтай тусламжийн мэргэжилтэй төрийн захиргааны магистр. Тэгээ ер нь энэ байгууллагата 21 дэх жилдээ ажиллаж байгаа. Ийм эмч хүн байна. Тэгээ гэр бүлтэй. Гэр бүл 4 хүүхдийн хамт амьдарч байна өнөөдөр. За, баярлалаа. За, тэгэхээр нөгөө нийслэлийн түргэн тусламжийн төвүүдэд ирдэг дуудлагууд уйлрал болон нөгөө насны бүлгэрээр харьцан адилгүй байдаг баг тийм үү? Тэгэхээр яг одоогийн байдлаар одоо энэ уйлрал солигдоод намар өвлийн улиралд ихвчлэн ямар дуудлага голдуу ирж байгаа вэ? Одоо яг юм л солигдохоор өөрчлөгдөнө гэж байна тийм. Улирлын чанартай дуудлагуудын тоо өөр болно. Сая бол зуны улиралд бол дуудлага харьцангуй бага байдаг. Одоо харьцангуй бага гэдэг маань болохоор бүр тийм бага биш шүү. Бидний хувьд өнөөдөр ажиллаж байгаа бидний хувьд бол бага гэж ярьж байгаа. Гэхдээ өдөртөө 1100-аас 1200 дуудлага буудаг. За одоо ингээм 10 сар гараад нөгөө томоогийн улирал эхэлнэ. Томоогийн томоо төс төвчний дэгдэлт гэсэн. Энэ үед хоногтоо өнгөрсөн 24 оны 12 сард бид нар хоногтоо 2000 дуудлагатай байсан. Энэ бол одоо маш их тоо байхгүй. Маш их ачаалал. Тэгэхээр тэр 2000 дуудлаганд 40-с 50 баг л үлчилж байгаа. Тэгэхээр ачааллыг эндээс бас нэг тоо бодвол хүн харчиж болох байх. За яг мэдээж одоо томоогийн улирлыг хүүхдийн дуудлага гэснэ. Хүүхдийн халуурсан, ханиалгасан тэгээ цаашаа мэд таталт өгсөн ч үгүй юм уу гэх мэт дуудлагууд ихсэн. Хүүдний улирал мэдээж халтаргай болгоотой холбоотой. Осол гэмтлийн дуудлага нэмэгдэнэ. Хамгийн их нэг эмзэгэлдэг бас нэг дуудлага байна. Арх согтууруулах хундаа хэрэглээд хөлдсөн, осгосон, үүнээс гарч байгаа уурчгийг бүгд ойлгож байгаа. Осголтой, хөлдөлтөй гэдэг чинь хамгийн бүр гайгүй өнгөрлөө гэх чинь гар ороогаа тайруулгаас ихсүүлээд хүүтний улиралд хамгийн одоо ерөн зүгээр эмзэглээд одоо хүмүүсийн анхааруулжтай дуудлага бол энэ согтууруулах хундаа хэтрүүлэн хэрэглэгээний дуудлагууд байдаг. Гэхдээ энэ дуудлаган дээр зуны улиралд бол нэг тэгж бас их буугаад байхгүй. Одоо ер нь яагаад дуудлага буухгүй байгаа юм бэ гэдэг чинь зундаа одоо ингээд хүмүүс бодохдоо өвөл болоод одоо ингээд алтаргаа гуулгаан дээр чинь ослон ихс болоод тэгээд дулаархаар цас мөс нь хайлахаар зөөр болчдөг гэж бодож байгаа үгүй. Дулаархаараа илүү ослын зам тээврийн ослын ноцтой дуудлагууд нэгсчихдээ. За одоо бүгдээрээ хотоос гадагшаа явна. Амралт цугаалгаар явна. Олуулаа явна, анги хамт олноороо явна. За хурд хэтрүүлнэ, суудлын бүсээ зөөхгүй явна гэх мэтээс илүү үүдэлтэй тийм хүнд ослааварын дуудлагууд бас ихсдэг. Харамсалтай тийм дуудлагууд ихсдэг. Үүн дээр нөгөө одоо нөгөө арх согтууруулах хундаа хэтрүүл хэрэглэх нь бол маск гэсэн дуудлагаас нэлээдгүй хэрэгжилж байгаа хаа тий. Одоо зам тээврийн ослын хувьд гэж үзэх юм бол тийм яг тэрийг явахтай. Гэхдээ яг манай төвийн хувьд бидний төвд дуудлаганд очиж байгаа юм чи эхлээд тусламж үзүүлж байгаа юм чи бол одоо тэрийг согтууруулах хундааны зүйлээс болсон уу? Анхаарал болгоомжгүйс болсон уу? Одоо нойрмголж явс болсон уу гэдэг ер нь ялгахад хэцүү шүү дээ. Очоод хүнд байгаа өвчтнөөс эхлээд ирэмблээ тусламжаа үзүүлээ явж байгаа болохоор тэр бол дараагийн асуудал гэдэг. Болохоор тэрэн дээр бид нар бол нэг тийм тоо баримт гаргахад бол хэцүү. Тий. 100 бас одоо нөгөө гол усны одоо аюул бас байгаа тийм тий хүүхдүүд нөгөө голд чивлээ гэсэн дуудлага нэлээдгүй ер нь бас ирдэг байхаа тий. Тий. Угаасаа дулааны улиралд усан живсэн дуудлага бол бүртгэгддэг. За өнгөрсөн 100 нас бас хэд хэд гарлаа шүү дээ. Үерийн дараач гарч ялаа. Ер нь үер болоогүй дуудлага гол ус юу л бороо ус багтаач гэсэн усан живсэн дуудлагууд гарч ирсэн. Энд бага насны хүүхэд гэхээс илүү дахиад миний ярих гэдэг согтууруулах хундааны зүйл хэтрүүлж хэлгээд усанд ороод эндсэн тохиолдлууд арай илүү давмгай эзэлдэг. Залхуу тохиолдлууд тийм. За одоо ингээд улирал солигдоод нөгөө хүүхдийн өвчлөл 9-10 цараас ингээд голдод амгаалаад эхэлдэг штеп. Тэгэхээр нөгөө одоо нийт одоо хүмүүсийн эцэгчүүдийн эрүүл мэндийн боловсролоос болоод ч тэрөө тий нэг халуурлагийн гудал шууд ингээл оройн цагаар одоо нэг хүүхэд нь 38 гараа 39-нд хүргээл нэг халуурдаг штэ тий. Тэнгууд л нэг шууд ингээл 103 дуудаал түргэний юмч маш урдан ирээл ингээл арга хэмжээ
авах ёстой юм шиг бас ингээд зарим ээж аваад санаад идэг тийм үү. Тэгэхээр энэ дээр яг тэр хүүхдийн тэр халууралтын яаралтай дуудаж байгаа дуудлагууд дээр эцэг эхчүүд маань ер нь юуг анхааруул зүгээр байгаа бол энийг би бүр юунаас нэхлээд ярьчээ. Дуудлагыг. Төрийн төслөмжийн за би 24 оны тоон дээр нэг яриад байгаа тийм. Манайх 24 онд төрийн төслөмжийн төв 473 мянган дуудлагатай байсан. За 473 мянган дуудлагын одоо бид нар чинь дуудлага бас нэг ангилж үзээ явдаг байхгүй юу? Эрүүл мэндийн сайдын тушаалаар төрийн төслөмжийн төвийн дуудлагыг ингэж ангилнаа, яаралтаа бусаар ангилна гэдэг. Тэн дээрээ үзэхээр яаралтаа бус хоёр чинь яаралтаадаа бол төргөн очих хэвээр яаралтаад нь бус яг хаа бас нэг дуудлага ачаалттай үе дараа нь ингээ хойш нь тавигдах гэдэг шүү дээ. Ирэмблээд явах гэдэг. Ингээд явхаар нийт тэр 473 мянгаас ер нь яаралтай бус төргөний эмч очих шаардлагагүй өөрөөсөө арга хэмжээ авдаг ч юм уу эсвэл зөвлөгөө аваад маргааш нь эсвэл тухайн өдөр өрхөөр амбулатороор үзүүлэх боломжтой байсан нь нийт дуудлагын 35% байт. Бас нэлээд олон хувь чинь тийм. Тэгээд энэ дээр бас тэгээд яаралтай биш байна. Таны дуудлагыг авахгүй гэдэг чинь бас өрөөсгөл. Бид нар яаралтай бус дуудлагандаа үйлчлэхгүй. Одоо энэ таны одоо амбулатор өрхөөр явах дуудлагаа гэд иргэнд ойлгуулъя гэдэг байгаа шүү дээ. Тэрийг ойлгуулахын тулд биднэрт бас шал өөр юм хэрэгтэй байна. Тэднэрт эрүүл мэндийн боловсрал гэхээсээ илүү бид нар бас нэг өөр суугуудаар тэр хүмүүс зөвлөгөө өгдөг байх хэрэгтэй. Одоо хүүхдийн одоо 24 цагийн зөвлөгөө өгснээ дуудлага гэдэг ч юм уу тий. Харин иргэд тэрийн зөвлөгөөг нь хүлээж аваад дагаа сонсгол ёстой. Яг энэ дээр би ярих гэдэг түрүүн бас хүүхдийн дуудлага тий. Манай дуудлага хүлээ авагч нар зөвлөгөө өгдөг байхгүй юу? Одоо шинж тэмдгийг сонсон шүү дээ. За энэ яралтай биш юм байна. За одоо ингээд арга хэмжээг аавна. За гарын доорх байдлаар ингэн танд шаардлагатай бол эмийн сангаас юм аавна. Халуунаа ингэж бууруулна гэдэг ингээд тодорхой зөвлөгөөг нь өгнө. Тэгэхэд хүмүүс уурлал. Бухимдал байна тий. Үгүй та нар ирж үзэх хэрэгтэй. Үзэхгүй л болохгүй. Яагаад үздэггүй? Төргөн гэдэг чи ирж үзэх гэж байж байгаа гэдэг. Татвар төлөгчдийн мөнгөөр. Тэр янз юм яриа шүү дээ. За тэгээд тэр чинь дуудлага болгоныг бичээд аваад байна. Дараагийн дуудлагууд хаваараал байна. Очихгүй л өмнөх дуудлагууд ингээд нэг дуудлаганд яваад доорх дуудлаганд зарцуулах хугацаа өөр шүү дээ. 20 минут, 30 минут янз бүр. Хүнд хүн байвал цаг 2 цаг эмнэлэг тээвэрлээс баг 2-3 цаг үргэлжлэхийг өсөхгүй. Тэгээд дараагийн дуудлагууд чинь тэгэл тэр чинь баг минутанд 1-2 дуудлага ингээ ороод ирээд ингээд. Тэгэл нөгөө хүлээгдэл үүсээд эхэллээ. Тэгэхээр тэр хүлээгдэл үүсгээд байлгаж яхаар уул нь боломжтой хүнд зөвлөгөөг нөхөх гээд байгаа байхгүй. Та ингээд ажиглаад байгаа чинь. Тэгвэл нэг өөр сувг руу дамжуулах гэдэг тий. Эсвэл бас. Тий, зөвлөгөөг нөхөх гээд байгаа. Тэгэхээр хүмүүс нь бас зөвлөгөө авах дургүй. Заавал үзүүлжээж, чагнуулжээж санаа намрна. Энийг харин тэгээ бид нар одоо миний бодол жоохт ер нь бол тэгэх байх. Одоо энэ AI-тай холбогдох юм уу? Нөгөө технологийн шинжилгээ дээр хийгээд заавал 103 руу залгаа тэнцээ дуудлага хүлээн авахчтай нэг холбогдол муудалцаал түргэн гэж яхаар эргээд өөрсдөө одоо нэг яг тэр нэг зориулсан аппликейшн ч юм уу нэг чатбот ч юм уу нэг юм байх гэдэг шүү дээ. Тиймэрхүү маягийн юмыг бид нар эрүүл мэндийн бид нар өөрсдөө IT-гийнхантай нэрээд хөгжүүлээд өгөх хэрэгтэй юм болов уу? Тийм одоо арай өөр тийм нэг технологийн одоо шин дэвшлээ. Тэгж шийдвэл зүгээр гэж бодоод байгаа. Тэгээд дараа нь яг болохгүй мэдээж хүнд үйл дуудлага авна шүү дээ. Дуудлага авдгаараа аавна, хүүхдээ ирэмблээд очдгаараа очино. Тэгэхээр эцэг эхчүүдэд одоо хамгийн сүүлд юу гэж хэлэх вэ? Дуудлага хүлээн авагч тэр 103-ын утсан дээр байгаад мэдээлэл хүлээн авагч гэдэг хүн чинь их хэмч хүн байгаа. Таны хүүхдийн зовёрыг сонсоод ямар нэгэн байдлаар тусламж үзүүлэх талын эрэмт талаар ингээд тааруулаад явна. Тэгэхээр тэр хүмүүсийнхээ одоо өгсөн зааврын дагуу л байх хэрэгтэй. Заавал би одоо тэгмээр байна гэд бас хэлэхгүй нэг талаар тухайн одоо 103-ын дуудлага авч байгаа эмч маань бас л одоо хүний эмчил лиценз авчихсан адилхан тусламж үйлчилгээ үзүүлээ суучаал өнгөсөн тийм. Хичнээн ачаалттай байсан ч гэсэн яралтай зовёр хэлээд ороод ирэхэд бол та ингээд ажиглаж байгаа шилэхгүй шүү дээ. Дуудлагыг аваад эмч очилтын тусламжаа иймэрхүү байдалтай байж байгаараа гэдгээ зөвлөгөө өгөөл явуул. Тийм. Энэ дундаас бүр хуурамч дуудлага гэж байх уу? Бүр төөрөгдүүлсэн нэг тийм хэцүү дуудлагуудын хувь тодорхой хэмжээний хувь гэсэн юм байдаг. Бага хуурамч гэхээсээ илүү дуудлага өгчдөг л дөө. Одоо манай тогтолцооч юусоо өгсөн бол бүх дуудлагыг л ав. Заавал авах хэрэгтэй тийм. Тийм одоо энэ чинь нийслэл чинь мэдээлэл шуурхай удирдлагын төвөөр дамжиж авдаг шүү дээ дуудлагыг.
Тэгээ мэдээлэл шуурхай удирдлагын дуудлага хүлээн авагч нар тэмдэглэж аваад төрийн тусламжийн төвийн дуудлага зохицуулагч ахлах эмчэд ингээд програмаа шилжчихтэй. Тэгээд дуудлага бүртгэгдээд ороод ирсэн бол тэр нь мэдээж бүгдэнд нь л явна. За очиход байхгүй байна. Гэртээ байхгүй. Гэртээж байхгүй. Гудамж ихэвчлэн гудамжинд дуудсан дуудлага. Тэрний юу гэдэг вэ гэхээр чинь за нэг хүн одоо яадаг юм дэ одоо согтоо явж байгаа газар хэвдэг ч юм уу. Тэгэхэд нөгөө талаас нэг хүн хараад дуудчихдаг шүү дээ. Тэгээд яваадаг нь тэр нь бас босоо яваадаг ч гэдэг юм уу. Эсвэл яг үнэхээр бүр нэг тоглоод байгаа дуудлага нь бол харьцангуй гайгүй. Иймэрхүү нэг үр дүнгүү гэдэг нь ерөөсөө очиход байхгүй байсан. Эсвэл зарим нэг нь хаалгаа тайлддаг, хаягаа буруу өгдөг. Хамгийн гол нь дараа нь утасныхын дугаар нь холбогдох очдөг. Хэрэгжүүлэлтийн асуудал нь холбогдох утасны дугаар асуудал. Жишээлбэл одоо манайд ч нэг гэр ороолоодор чинь хаяг байхгүй. Задгаа гэж их дууддаг байхгүй юу? Тэр дүүргийн тэдгээр хорооны тийм задгаа тосноо. Тэгээ хойноо нэг тийм цагаан удаг, улаан удаг байгаа. Тэгээ тэрний наагвар баруун зүүн эргээ тэгээд янз янзын юм ярина. Тэгээд за тэнд нь очиод залгаа тэгээд утас нь холбогдох байж байна. Гэхдээ утас нь холбогдохгүй задгаа гэсэн тодорхой хаяггүй хүмүүсийг хүлээгээд авах хэцүү. Дараагийнх нь хүлээгээд идэг яваад өгдөг байхгүй. Тэгээд дараа нь нөгөөх нь дахиад хэрүүлээд өөр утсаар хараад ирнэ. Дахиад болсонгүй гээл. Тий. Үр дүнгүү гэдэг нь нэг ийм л дуудлагыг хэлээд байгаа. Энэ яг нэг дуудлагын яг тооны хувьд байгаа ч гэсэн яг энэ 473 500 мянган дуудлагантай харьцуулт болоход 2-3% л байдаг. Бас тийм ч хатар бас их бас тийм. Тэгэхээр одоо та түрүүн бас ярьжсэн угаарын хийн хордлогын асуудлууд одоо яригдаж эхлэх бас нэг цаг нь болж байгаа тийм. Тэгэхээр нөгөө хүйтэн сэрүүний улирал эхлээд яг угаарын одоо хийн хордлогын дуудлага ерөнхийдөө өвлийн улиралд ер нь хэрэг байдаг вэ? Угаасаа яг энэ угаар гэдэг чинь улирлын чанартай баг. Өвөл бол угаар тасрахгүй. Байнгын. Хоногтоо нэг өрхийн 2 өрхийн 3 4 хүн ч юм уу ингээд нэг хөнгөн зэрэг дунд зэрэг угаартай л ингээд тусламж үйлчлэг аваад яваад байдаг. Харин сая нэг хэдхэн хоногийн өмнө бараа орлоо тий 2 хоног. Тэг чин манай төвд чинь 24 цагта 83 хүнд угаарцсан дуудлага тусламж үйлчлэг үзүүлсэн. Бас энэ донд ч 3 насваралт гарсан. Бүгдээрээ л сошиалоос харсан тий. Ийм харамслаа тохиолдсон. Яг ийм шилжилтийн үед их угаарддаг. Хавар, намар. Улирал ингэ шилжээд байна тий. Бүр яг дүн өвөл бас биш одоо. 23 оны 5 сарын 31-нд би санаж байна. Нэг өдөр хоногтоо 7 насваралт бүртгэжсэн. 5 сарын 31 гэдэг чинь одоо зуны улирал шүү дээ. Яг ингэ бороо ороод хүүтэрхэр ч юм тийм үед илүү бүртгэгддэг. Хүмүүс яг юун дээр нь алдаад ихвчлэн одоо арт иргэдийн зүгээс одоо алдаад гэж бид нэр хэлэх юм уу да ийм золгоо тохиолдол гараад идэх юм бол энэ сүүлийн тохиолдол тэр мэдээлсэн тий Монгол гэрт яндангаа аваад өрхөө бүтээсэн байсан. Манай эмч нар яг одоо яг эхний үед тусламж үйлчлэгээ үзүүлэх очдог. Тэгэхээр очисон эмч тэр бүгдийг яадаг байхгүй. Сүүлд нь ингээд нөгөө өвчний түүхэн дээр бас нэмэлт тэмдэглэл дээр тэмдэглэдэг. Угаарын дуудлаган дээр очисон бол одоо нэг тэр чинь тусламж үзүүлж байхдаа нэг хүн ингээд бас нэмч ингээд хараад гараа авчихсан шүү дээ. Тэгээд яндангаа авчихсан байсан, өрхөө бүтээчихсэн байсан. Тэр мэдээлүүд нь бол үнэн шүү дээ. Хүмүүс яг иргэд сонсохоор болохоор дандаа нас орсон хүмүүс юм байсан. Ингээд угаар яндангаа авсан байсан. Биднийг одоо нэг галаад үлж чадахгүй байна гэдэргээ хэлээлэл бухимдаад байдаг. Үгүй тэр нь үнэн юм аа. Тийм юм болоод байдгийг. Тэгээд тэрийг сая бас түлшний газараас юу лээд бас нэг эрсдлийн үнэлгээгээд хурал суугаа сонсож явахад тэр угаарцсан айл түрээсийн байр буюу орон нутгаас шилжиж ирсэн хүмүүс байсан. Тэгэхээр өмнө нь одоо энэ орон нутагч гэсэн нүүрс төлж байгаа. Түлж байгаа. Тэгэхээр нөгөө яг одоо хуучин түүхийн нүүрс төлж одоо энэ шахмал түлж хоёрын түлээд одоо юу гэдэг нь ер нь тэгдэг байсан шүү дээ. Яндангаа ингээд хаадаг. Бидний хүүхэд байхт юм байсан. Өвөө эмээч тэгдэг л байсан. Нилээн шатаад дуусны дараа яндангаа хаагаад ингээд нэг биш нэг хаадаг нэг юм байдаг байсан шүү дээ. Хаалт тэрийг хаачаал унтдаг байсан. Тэр түүхийн нүүрсийн шахмал түлш хоёр ч арай өөр байгаад байгаа юм биш үү? Тэрэн шигээ санаад байна. Тэрэн шигээ санаад яндангаа авчаад байна. Өрхөө бүтээчээд байна. Тэгээд ерөөсөө угаартаад амь насаа алдахны золгүй тохиолдлууд нь болоод байна. Өнгөрсөн жилийн ч гэсэн асууралтууд дээр тэр мэдээг өглөө болгон хараа сууж байдаг л та. Ер нь бол тэр яг угаартай мэдээг хамгийн түрүүнд авдаг нь би. Энэ одоо нийслэлд болж байгаа угаар одоо яг гэвэл манай эмчнэр очиод тэр дороо мэдээлэл өгч идэг учраас тэрэн дээр ингээд дэмэлт мэт тэмдэглэлүүдийг харж ах дандаа л яндангаа авчихсан. Өрхөө бүтээчихсэн. Эсвэл нөгөө 100х нь ингээд хагархаа онгорхоо ч юм уу
хаалттай. Тийм юм тохиолдлууд байгаад байдаг байхгүй юу. Тэгэхээр эн чинь 23 онд айгүй их угаар гарч ирсэн шүү дээ. Манай төвд би өөрийнхөө төв бүртгэснийг л ярьж байгаа шүү. Төрөнцөлмжийн төвд өөр ингэ нийслэлийн хэмжээнд, улсын хэмжээнд бол яриаггүй. Нэг 4000 орчим угаарын дуудлага бүртгэдэг. Нэг 57 хүн нас орж ирсэн. Энэ 24 онд бас огцон буурсан. 4000 байсан 1900 болоод 50-д нас баралт нь 30-д болоод. Яг энэ чинь бас нөгөө иргэд юугаа сэрэмжлүүлэг мэдээ их авч штэ. Дээрээс нь мэдээж бусад байгууллагууд ажиллаа хийж байгаа. Урьдчилан сэргийлэх ажиллаа хийж байгаа. Нөгөө угаар мэдрэгч гээд ямаа нөгөө хонхоо байрлуулж байгаа. Тэрийгэ хянж байгаа. Тэр чинь бас ингээд том дэлгэцэн дээр хянаа сууж байгаа штэ. Тэгээ хэрэв угаар мэдрэгч чинь ингээд нөгөө угаар нь мэдрээд одоо угаарын юг тэр төхөөрөмж нь мэдэрнэ дээ. Тэгэхэд нөгөө дэлгэцэн дээр нь тохиогч байдаг байхгүй. Тэгээд тэргээр бол тийм учраас иргэд бүгдээрээ эрсдэлгүй байсан ч гэсэн гэртээ тэр угаар мэдрэгчийг байршуулж гал хэрэгтэй. Түлж төлжлөө байгаа бол. Нөгөө зайг нь аваад тавьсан байсан. Тийм тохиолдол байна. Тэрийг одоо энэ жилээс шинчилсэн гэсэн. Их сайн төхөөрөм тавьсан гэд саяхны орол дээр танилцуулж илээ. Тэгэхээр одоо энэ жилээс гайгүй байх байлгүй дээ. Бас нэг урьдчилан сэргийлээд авах байх гэж бодож байгаа шүү. Хүмүүс бас мэдлэг нөгөө мэдээлэл сайтай байх юм бол бас урьдчилан сэргийлэх юм бас илүү сайн авах байх тийм. Тэгэхээр бас нэг иймэрхүү тохиолдол байдгаа. Одоо жишээлбэл зарим хүмүүс нүүн чинь сэтгэл зүй байна шүү дээ тий. Одоо жишээлбэл нэг жоох өвдөгтөдөд л би болохгүй нэ одоо би хурдан түрхэн дуудъя гэдэг хүн байдаг тий. Тэгтэл зарим нэг одоо нөгөө талд нь гэх юм бол одоо маш аюултай хэцүү тохиолдол байлаа гэхэд ерөөсөө дуудахгүй байсаар байгаа тусламж авч чадаагүй хүндрээд эсвэл одоо нас баралт үүсдэг тиймэрхүү тохиолдлууд байдаг уу? Байна. Ер нь нас баралт гэдээ ярихаар 24 онд төрөнцөлмжийн төвд бүртгэгдсэн 4500 орчим нас баралт байл. За эндээс чинь ерөөсөө 80-аас 90% дандаа харахыг хууч өвчтэй хүмүүс байдаг. Нэг гэрээрээ байдаг тийм эдгшгүй хүнд өвчтэй асаргаанд байсан. Эдгээр хүмүүс нас барсныг мэдчихсэн ч гэсэн турган дууддаг. Яагаад вэ гэхээр бас энэ хоёр шалтгаантай. Дараагийн эрүүл мэндийн байгууллагаар очихоор нөгөөдөл нь анх үдсэн эмчийн одоо нас барсан тодорхойлсон бичиг нэхэд байдаг. Тэгдэг. Мөн нас барсны гэрчлэгээ авах гээд очихоор эмнэлгийн нэг бичиг нэхэд байдаг. Тэгэхээр энийг чинь иргэд хоорондоо амдаж төрөний эмчийн бичиг байх ёстойг ойлгочдөг. Энэ нөгөө цаанаас юм хууль эрх зүгээр зохицуулагдаагүй юм уу? Би бас тэгж бодод идэг шүү дээ. Тийм байхгүй. Ууг нь хэрвээ тэгээд нэгэнт хавдартай хүнд өвчтөй байжгаад нас барсан бол өрхтөө ч юм уу дүүргийн эмнэлгээс очиод тэр бичиг тодорхойлолтоо аваад тэгээд улсын бүртгэлээр очих ёстой шүү дээ. Тэгээд иргэд өөрсдөө дуудлага өгөхдөө хэлнэ л дээ. Нас барчих шиг боллоо гэд. За та нас барсыг мэдж байгаа бол бид нэр очиод түргэн очих ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Түргэн гэдэг чинь газар дээр тусламж эсвэл эмнэлэг хүртэлх тусламж. Тэгэхэд нэгэн нас орсон хүн дээр очиод бид нэр ямар тусламж авахгүй. Тэгэхээр эргээд мэдхгүй байна. Үгүй ч юм билүү гэх. Тэгэхээр бас эргэлзээ. Тийм. За дуудлагын авлаа гэж очдөг. Тэгэхээр ихэнх нь тийм байдгийг. Ер нь бол тэгээд дээрэс нь эмнэлэг тээвэрлж байгаа одоо төг улаан яримтэй хүнд өвчтөнгүүд бол ер нь бол хүндэрсэн хонол дуудаж байгаа шүү дээ. Түрүүн чиний асуусан шиг тийм юм байгаа. Хүндрүүлч нь ерөөсөө өвчлөн хүндрүүлчээд дуудана. Гэхэд нөгөө өвчрөх хам шинжтэй тий. Яагаачгүй дуудаад байдаг. Тэр тохиолдолч байна. Тэр тохиолдолд тэгээ тийм хүмүүст нь бас нэг хэл ам ихтэй. Тийм бах тий. Одоо бараг зүйлээ таньдаг болчдөг байхгүй юу? Манай эмчнэр чинь хаяг нь одоо эмчнэрт дуудлага өгнө шүү дээ нөгөө дуудлага байрлаа шүү дээ. Дэмч болгоныг юм юу талтай падтай явжаад тэрэн дээр ингээд дуулгын хаяг гараад тэгэл хараад өө тэр байна. Өө тэр ваа байна. Тэр маа байна гэж боддог юм тийм. Өөр таньдаг болчдөг тийм хүмүүс зөндөө бий. Сэтгэл зүйн асуудлуудаас энэ дээр давхар орж ирээд байдаг хаа тийм. Тэгээ дуудлага өгсөн л бол очих хэвээр. Заавал очих хэвээр тийм. Дуудлага өгье гэвэл аудиос нь авахгүй гэдэж болдоггүй. Одоо энэ Улаанбаатар хотын төвчрээний улмаас яг тусламж үйлчилгээ одоо саадах тохиолдлууд бүр үнэхээр яралтай тохиолдол одоо гарна шүү дээ. Одоо жишээлбэл хүүхэд хахдаг ч юм уу тий. Эсвэл одоо насанд хүрсэн хүнгийн тухайлтаа өмчдөг ч юм уу. Энэ тохиолдолтыг энэ одоо манайх ч одоо хаягжуулалт хэцүү, зам одоо төвчрээ хэцүү тий. Тэгэхээр энэ нь одоо төвчрлийн байдлын тусламж үйлчилгээ авах хугацаанд хэрэг нөлөөлдөг юм болоо. Төвчрэл ерөөсөө гол шалтгаан шүү дээ. Ер нь жоохон удалгийн гол шалтгаан. Ер нь бол төвчрэл. Сая жоох ер нь ингэдэг. Бас л түрүүний хэлснээр сайтын тушаалаар ингээд явж байгаа. Яралтай дуудлагандаа
20 минутаас бага хугацаанд багтаж тусламж үйлчилгээ үзүүлнэ гэж заасан байдаг. Тэр нь болохоор яаралтай дуудлага нь одоо нэг энэ жил өнгөрсөн жилийнх дээр болохоор нэг нийт яаралтай дуудлагын 20 минутанд үйлчлүүлэхэд багтаж очсон тохиолдол нэг 87% таа байсан. Тэгэхээр чинь яаралтай дуудлага нийт дуудлагынхаа 70%. За тэгээд тэндээс 87%. Ингээ бодоод үзэхээр нөгөө жилийн 470-80 дуудлагын 50% нь л бид нар 20 минутанд арай гэж очиж амжиж байгаа байхгүй. 20 минутанд. Тий, 50% нь л нийт дуудлагын. Яралтай дуудлага гэдэг нөгөө сайтын нөгөө үзүүлдэг тушаалаар гарсан үзүүлэлтээр болохоор 80 болоод өсөж төвчж байгаа. За саяны хичээлийн жил эхлэхэд сондгоо тэгшгээ явсан шүү дээ. Тий. Зам харьцангуй гайг байсан тий. Төгжрөл нь. Тэр өдрүүдийг гаргаж үзсэн. 94, 95% төрж байна. Бүр өндөр. Тий. Яралтай дуудлага. Гэтэ нийт дуудлага биш шүү. Нэг яралтай дуудлага. Тий. 87% маань 94, 95-аар орж ирж байгаа байхгүй. Хэдхэн өдрийнхийг үзэхэд. Тэгэхээр төгжрөл яаж нөлөөлж байгааг эндээс л харчиж болох. Хүн амын төвлөрөл хэтэрхийх байгаад байгаа болохоор хугацаанаас тэгж хараад тий. Одоо энэ зөвхөн таны бодол шүү. Би зөвхөн таны бодлыг л энэ дээр асуусан. Одоо жишээлбэл гадны улс орнуудын эрүүл одоо төргөн тусламжийн үйлчилгээний зарим нь үнэтэй идэг шүү дээ. Тодорхой хэмжээний төлбөртэй идэг тий. Одоо жишээлбэл хятадд ч юм уу гинт хүн өвдөд төргөн тусламжийн машин дуудаад тэр машинаар имлэг очих зардал бол асар үнэтэй гэдэг. Тэр хүн даатгалгүй л бол одоо хэдэн мянган юанч төлөх юм байгаа тий. Маш өндөр зардалтай тэр юм байдаг тий. Тэгэхээр зарим хүмүүсийн хувьд одоо тэр нэг шаардлагагүй байгаа тэр дуудаад байгаа дуудлагыг багасгахын тулд тодорхой хэмжээний үн тариф тавьж өгдөг ч юм уу эсвэл очиход яалчгүй тийм нэг яаралтай шаардлагагүй байвал эсэргээр одоо мөнгө төлнө гэдэг ч юм уу яг иймэрхүү төлбөртэйгийн тийм зохицуулт гарч ирвэл юу нь яах вэ? Энэ яг харин байх ёстой асуудал байхгүй. Одоо өнөөдөр чинь яаралтай тусламж, төргөн тусламж, яаралтай тусламж гэдэг чинь үн төлбөрг байгаа шүү дээ. Яг юу яаж байгаа? Одоо манай эмчнэр дуудлагаас үзээд тээвэрлээ нөгөө регистр аваад өгдөг нь тухайн хүний даатгалаас мөнгө аваад байгаа юм биш байхгүй юу? Тэр хүнийг үдсэн гэдгээл баталгаажуулж өгөөд улсаас даатгалын сангаас тэндээс нөгөө сангуучлалт нь орж ирж байгаа. Тэгэхээр чин тэр иргэнээс ямар ч хариуцлага гарахгүй тэр хүний карманаас юу ч гарахгүй юм чин дуудаж. Ирээл тэгэл явна үз. Тэгэл байж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг тийм зохицуул байх хэрэгтэй. Энийг байлгахын тулд одоо хуулинд айрлал тусламж үнэгүй байна гэж заасан байгаа шүү дээ. Тэгэхээр эндээсээ өөрчилж эхлэхгүй бол бид нар төлбөртэй болгоно гэж болохгүй. Байхгүй. Хуулийн зал тий бодлогоор л зохицуулахгүй бол ерөөсөө бид жишээ нь одоо нэгждэр ажиллаж байгаа битэд өөрсдөө зохиогоод ямар нэг юм хийгээ гэж болохгүй. Тэгэхээр бодлогоор эхнээсээ зохицуулах хэрэгтэй. Энийг бол зохицуулах харин гарц гаргалгааг нь бол бид нар ярилцаж болно. Тэгэхээр ямар ч шаардлагагүй дуудаж байгаа тийм ээ. Одоо танд би одоо чинь түрүүний яриадсан дуудлага хүлээ авах хэлээ шүү дээ. Таны дуудлага ийм байна. Одоо ингээд зөвлөгөө өгөө та ингээд маргааш ингээд үзүүлээд явах боломжтой шинжилгээ өгөх гээд. Үгүй би үзүүлъя л гэдэг байгаа бол тэр хүн төлбөртэй үйлчилж гээд. Дараагийн тэр яаралтай бас дуудлаган дээр очиод тэр хүн чинь нэгэн тал өөрийнх нь бүртгэлээр явж байгаа юм чинь бусад улс орн шиг нэхэмжлэхийн дараа нь очдөг тэр хүн дээр. Тийм зохицуулт байвал ер нь бидний энэ шаардлагагүй дуудлагуудын тоо буурна. Одоо өнөөдөр явж байгаа 40 багийг 23 онд нэг олон улсын ВАМ гэдэг зөвлөх багийнх нь ирээд төрийн тусламжийн төвдөр ажилласан. Төрийн тусламжийн төвөөс гадна орон нутгийн аймагуудын төрийн тусламжийн үйлчлэгийг одоо нэг төслийн юун дээр юу үзсэн юм аа. Энэ дээр тэгсэн шүү дээ. Манай бүх дуудлаган дээр үнэлгээ хийж үзээд өнөөдөр та нарын явж байгаа 40-50 багч чинь багтахгүй. Харин энэ шаардлагагүй дуудлагуудаа болчихооч гэдэг. Энэ талаас ажил хийгээд зөвлөмж өгч ирсэн юм. Одоо тэгээд шаардлагагүй дуудлага байлаа ч гэсэн дуудлага ихтэйгээд бид нар багаа нэмээд идэг. За хэрвээ боломжтой бол даач өнөөдөр нэмэх боломж байхгүй. Нэмэл байдаг бол тэр зардал нь гараал байх гэсэн үг байхгүй. Тэгэхээр тийм зохицуулалтаар шаардлагагүй яралтай бос дуудлагаа бууруулад нэг яралтай дуудлаганд үйлчлээд явбал тэр хүний 20 минут ч буурна. Бид нар 20 биш 10 минут ярьж яхахыг үгүйсэхгүй. Тэгэхээр нөгөө одоо жишээлбэл төргөн тусламж давхар нэмгээд нөгөө 0-аас 18 насны хүүхдүүд чинь тусламж үйлчлэгийг үнэгүй байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө үнэгүй гэхээр бас нэг талдаа хитрхи одоо жоохон үнэгүй гэдэг ч юм уу. Яг нөгөө эмчийн хувьд бас одоо юу гэж хэлэх юм
9 давхарт байдаг лефт зогссон чинь одоо түргэн дууддаг ч гэдэг ч юм уу тийм нэг тийм хэцүү тохиолдлууд тэгээс асагдаад байдаг байхгүй. Тэгэхээр бас энэ дээр яалчгүй зохицуулт хэрэгтэй. Хүний нөөцийн хувьд одоо намайг бол анх төгсөж байгаад 2 жил түргэнд юм уу өрхөд ажиллаад дараагийн резидент одоо юмдаа сурах хэрэгтэй гэдэг тийм зохицуулт заавал байдаг гэсэн тий. Одоо яг ийм 2 жил заавал анхан шатанд ажиллах хэрэгтэй гэдэг зохицуулт нь байхгүй болсон баха тий. Одоо төгсөөд л резидент орж байна. Төгсөө шууд орж байгаа тий. Тэгэхээр энэ дээр нөгөө хүний нөөцийн хувьд яг одоо дутмаг гэсэн одоо эмчнэрийн хувьд одоо яг дутж байгаа хүний нөөц арай ингээд хөдөлцөхгүй байгаа яг тийм байх эсвэл тэр нь харьцангуй гайгүй юу? Одоо хүний их эмч мэрэгжлийг хүсээд эзэмшээд 6 жил сурлаа. За тэгээ дахиад резидент хэдэн жил сурлаа. 2 3 жил 4 жил сураад ингээд нарийсчаад аюу гой мэрэгжил эзэмшсэн тийм ээ. Тэгчээд машин цуугаад гудам тавьж байгаа согтуу үзээ явахыг тэр эмч болж байгаа хүн тэрийг хүсээгүй шүү дээ. Тийм ажил хийхийг хүсээгүй те. Тэгэхээр боловсрцсан одоо нөгөө нарийн мэрэгжил эзэмшсэн эмчнэр чинь хизээж түргэнд ирэхгүй. Өнөөдрийн нөхцөлд. Тэгэхээр яаж вэ? Өнөөдөр дөнгөд төгссөн хүүхдүүд л ирж байна. Ангаах төгсөө 6 жилээ төгсчөөд бас нэг ажил хийж үзье, эмч өндөртөө болъё гэд ирдэг. Бид нарт боловсрууч чинь тэгж л болтож байгаа. Яг тэгэхээр тэр төгсөөд ирсэн эмчнэрийг бид нар өөрсдөө хөтөлбөрийн дагуу дадлагжуулнаа. 1-3 сар дадлагжуулж хагаад дараа нь бие даалгаад дуудлаганд явуулаад хүний нөөц тэгж явдаг. Гэхдээ бол хүний нөөц яг поолны хангалттай бол бас байдаг. Ер нь эрэлт хэрэгцээтэй л байдаг манад. Тэгэхээр эмчнэрээ та нар мал 1-3 сар дадлагжуулт юм тий эхний хугацаанд ямар нэгэн одоо гадны ч юм уу тий өөр бусад тийм сургалт юмнууд одоо хөтөлбөрүүдийг боловсролын хувьд ямар хөтөлбөрүүд байдаг вэ? Хүний нөөцөө чадахжуулах тий. Ер нь төргөн тусламж гэдэг чинь газар дээр болон эмнэлэг хүртэлх тусламж. Тэгэхэд яаралтай тусламж бол эмнэлэг доторх тусламж. Тэгэхэд яг яаралтай тусламжийн эмчийн хийж байгаа үйлдэлийг төргөн тусламжийн эмч тэгж яг тэрэн шиг гүнзгий хийх шаардлага байна. Осолдог тийм анхан шат одоо яг анхан шат гэхээс илүү газар дээр бол эмнэлэг хүртэлх амийн хадгалал хүргэж өгөх ёстой. Тийм ээ. Заавал тэрийг бүр шокыг бүр ингээ ялгаадах шаардлага байхгүй шүү дээ. Шокоо үнэлээд бол мэдж чадаад тэр тусламжаа үзүүлжил байвал эмнэлэг хүртэлх тусламж байхгүй. Тэгэхээр бид нэр сургалтаа энэ дээр анхаарна. Тэгвэл бүр нэг одоо эмнэлэг дотор үзүүлж байгаа яаралтай тусламжийн сургалтыг бид нэр заагаад ямарч угаасаа шаардлага илүү цаг штэ. Тийм тэр хүмүүсээ ч залхаана, эмч нараас залхаана. Өнөөдөр 24-48-ыг явж байгаа энэ эмч нараас залхаана. Тийм болохоор манад бол өөрсдийн болохоор амьдлуулах бол суурил авшруулсан тусламжийн сургалттай. Энэ дээрээ мэдээж их барих хүүхдийнхаа сургалтуудыг явуулчихна. Тэгээ бас нэг гадны байгууллагын юу гэдэг юм аа хамтран ажилладаг сургалт байдаг. Яг одоо эхлэх гэж байна. 7 хоногоос нэг 2-7 хоног эмч жолооч нарын амьдлуулах суурил авшруулсан тусламжийн баттах сургалтууд. Бид нар бас өөртөө заахаас илүү гадны тэр олон улсын мэрэгчлэлтэнгүүд ирээд заавал бас арай өөр юм сонсох болов уу гэдэг явдаг. Энэ дээр бас нэг миний ингээд нэг жоо сонирхох юм. Гэрийн төрөлт юу н хэрэг бүртгэгддэг вэ? Гэрийн төрөлт үү? Тийм. Гинт ингээд хэрэгтэй байж байгаа л тийм бүртгэгддэг шүү дээ. Бид нар гэрийн төрөлт гэж яриад байгаа нэг эмнэлгийн бус төрөлт тийм ээ. Эмнэлгийн бус төрөлт. Эмнэлгийн бус төрөлт за 24 он 57 байсан. 57 одоо бүртгэгдсэн. Энэ онд би хэдхэн хоногийн өмнө бас тоогоо харж байхад 30 бүртгэгдсэн байсан. Нийслэлийн хэмжээнд тийм. Тийм нийслэлийн хэмжээ. Манайч нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд явж байдаг. За гэрийн төрөлт бүртгэж байгаа ер нь шалтгаан тулгаж дууддаг. Төрөх болоогүй байна гэдэг жишээ нь хүлээхаар үзүүлдэг ч юм уу болоогүй байна. Тэдээр өнөлттэй байна. Арай болоогүй байна гэхэд нөгөөдөл нь за очиод болоогүй юм чинь байжээ яг. За тэр яг мэдээж бас сэргийлж болох ч юм уу одоо буцаасан ч юм уу явсан тийм тохиолдлууд байж болно. Ер нь бол төрөх дуудлаган дээр бид нэр дуудлагаа хамгийн нэг яралтайгаар үзээд 20 байтугай 10 минутанд очихыг хичээж ажилладаг байхгүй юу. Тэгэхээр нэг бол нэг хүлээгдэл саатлаас бол тохиолдсон байхгүй. Хамгийн гол нь хяналтанд ороогүй жирэмсэлтэй байдаг. Нөө харьяаллын тийм. Ерөөсөө төрөх болцсон гэртээ төрж байгаа ернээсээ огт эмнэлгээр яваагүй тохиолдлууд байдаг байхгүй юу. Гэртээ төрж байгаа гэрийнх нь мдээгүй тохиолдол байна. Тэгэхээр чин тэндээс дутуу төрөлт энэ төр бас нэг жоо хүндрэлтэй асуудлууд их гарч ирэх юм тийм. Манай тусламж үзүүлэлтэнд явж байгаа эмч нар бүгдээр их барихын багц гээд өлгөөтэй явдаг шүү.
үлгийтэй хүүхдийн жигэн малгайтай живхтэй салиа соролж тий хүнд нь хизээч таралдаж магадгүй учраас бүгдэнд нөгөөд явуулдаг байхгүй. Тэгэхээр гэрийн төрөл байдаг. Гэмлэгийн бус төрөл ер нь бүртгэгдэн шүү. Гэтэ нэг гадаа годамд хүртэл төрсэн тохиолдол байгаа шүү дээ. Нэдлэмлээ уржны билүүний үгсэн. Хүүхдийн нөгөө дуудлагууд дээр төлөнхийн дуудлага нөгөө гэмтэл төлөнхийн дуудлага бас нэлээдгүй байдаг бах тийм үү? Нэлээд хэдэн жилийн нөгөө халуун тогооноос болж түлэгдлээ гэдэг асуудал аягүй их байдаг гэсэн тий. Одоо тэр халуун тогооноос болж түлэгдлээ гэдэг дуудлага ер нь жоохон багасч байгаа юм. Бүртгэгдэнэ. Одоо энэ түрүү асуугаад байсан улирлын чанартай юу гэдэг шиг яг тэрэн шиг энэ хүүхдийн ахуйн ослын дуудлагууд сурагчдын амралтаар ихсэд байдаг. Зундаа илүү их гэдэг юм тий. Одоо нэг жишээ нь тий өвөлдөө харгалцах хөнгүү байж байгаа тий. Түлэгдэх дуудлагууд нь бүртгэн шүү. Бүртгэгдэн шүү хүүхдийн. Ихэвчлэн түлэгдсэн дуудлага дандаа хүүхдийн дуудлага л байдаг. Хүүхдийн дуудлага. Насан туршдыг бол ховор штэ. Зүг. Энэ дээр бас нэг юм бидэг тий. Одоо жишээлбэл одоо нэг ээжтэйгээ ч юм уу аавтайгаа ч юм уу гинт байж тал аав нэг гинт одоо ухаалтаа томчлаа гэж бодъё л та тий. Тэгэнгүүт бид нар эсвэл одоо тэр эмч биш одоо хүн тий. Одоо ямар тусламж тэр хүнд одоо түргэн эртэл ерөнхийдөө үзүүлсэн дээрээдэг. Ер нь яаж тийм эсвэл гинт нөгөө татчлаа гингууд хүмүүс нөгөө айгу буруу тусламж нөгөө анхан шатны юм одоо түлэгдлээ гингууд хамаг юуд саван маван түргэж мөрхөөл тий. Тиймэрхүү анхан шатны тусламжаа одоо буруу үзүүлсэн яг энэ дээр л жоохон алтаад идэг шүү гэж бодогдохоор тиймэрхүү дуудлагууд харамсалтай ч юм уу гэмээр тиймэрхүү дуудлагууд байдаг. Ухаалцсан, ухаангүй байлаа гэдэг. Одоо осолдогч ч байсан, зүгээр ээж ухаалцсан байсан ч ер нь амьсгалын зам чөлөөтэй байх хэрэгтэй. Амьсгалын зам чөлөөтэй байж хажууд нь байгаа иргэд одоо юу гэдэг зүрх судасны дэмжлэгээр үзүүлэхэд бол хэцүү шүү дээ. Амьсгалын зам чөлөөтэй. Тэгэхээр нэг хажуугийн доктортой байрлал гэдэг. Анхны цэцлэмжийн сургалт заадаг бүх хүмүүс яриад байдаг тий. Тэр л байх хэвээр. Хажуугийн доктортой байрлал ер нь оруулах. Мэдээж түлэгдсэн хүүхдтэр бол тийм доктортой байрлал гэж юу ярих вэ? Энэ чинь ялгаатай яг ямар өвчлөөсөө болох нь шүү дээ. Түлэгдсэн хүүхдтэр мэдээж янз юм төрөхгүй. Цэвэр усаар байгаа. Өвчин намдаах уулгана. Тэгээд харин тэрийг төрийн цэцлэмжийнхаа дуудлага хүлээн авагчтай холбогдоод эмч очтол зөвлөгөөгөө аваад иж болно. Мэдээлэл авч иж болно. Яралтай тохиолдолд ихний ээлжид залгаад хүлээж байх хугацаанд зөвлөгөө дур мэдэн янз юм төрхөө тэгэл шаардлагагүй л гэж хэлгээд. Зүг. Одоо нөгөө өвлийн уйлрал болохоор нөгөө халтаргаа ихсчдэг тий. Халтаргаа ихсгээр нөгөө унсан гинцэн гэсэн дуудлагууд илүү ихсэх бах тийм үү? Ихсэн тий. Энийг энэс илүү гэмтлийн хүлээ авахын л илүү их ярих байх л та тий. Ачаал нэмэгдэх байх л та. Яг нэг гар хөлөө гэмтээчээд баг зэргийн гэмтэлтэр бол манайх ихч бас дуудахгүй тохиолдлууд байгаа шүү дээ. Өөртөө шууд очиж байгаа. Өөртөө машин дээрээ яваад очиж байгаа. Янз бүрlэх юм байна дээ. Миний бодлоор бол яг нөгөө эмч хүн одоо эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүс нөгөө нийгмийн одоо энэ их стресс уур бухимдал гэдэг ч юм те энэ хүмүүсийн харилцаа хандлагад амар мэдрэг байдаг тийм үү. Одоо жишээлбэл ямар ч одоо насны эсвэл одоо ямар ч одоо эдийн засгийн одоо давхаргын ч юм уу те бүхэл хүмүүстэй харьцаж байгаа шүү дээ эмч нь. Тэгэхээр яг яг энэ үед те одоо хүн болгон л ярьж байгаа хүмүүсийн сэтгэл зүйн асуудал айгүй хэцүү байгаа гэж тулгамдж байгаа гэж ярьж байгаа. Тэгэхээр яг дөнгөж түргэнд ингээд ажиллаж байгаа залуу эмчнэрийн хувьд яг энэ нийгмийн хандлага энэ жоохон хүмүүс яг энэ хандлагаа одоо эмчнэрт арай нэг засаад өгөөч гэж танд бодогдох одоо ямар тийм асуудлууд байдаг вэ? Байна шүү дээ. Ер нь хэцүү шүү дээ. Би өөрөө сургууль төгсчөөд 8 жил дуудлаганд явлаа төрийн цэцлэмж. 8 жилийг тасралтгүй дуудлаганд явсан. Ер нь л гуйж харцсан шүү. За бас нэг тэр яг нэгдүгээр тусламжаа үзүүлчих гээд байгаа. Тэгээ хоёрдугаар тэр хүний за өөр өвчин их яаралтай биш байсан ч гэсэн тэгээ бас нэг зөвлөгөө өгөөд тэндээс нэг хэл амгуул гарна штэ. Тэгэхгүй бол нөгөөх нь одоо намайг загнаал уурлаад байдаг. Би дагаад уурлаад ах юм бол за тэгээд нөгөө гомдол за нэг энэ гомдол ирчүүл тэр гомдлоо шийдвэрлэх гээд ямар процесс болдог вүлээ тийм ээ. Нөгөө одоо тэгээ 11 илгээл явна. Яг гомдол дээр бид нар өнөөдөр яг эмчийн буруутай үйлдэл үү тусламж үйлчлэгээний алдаа юу хэцүү үйлчлүүлэгч байв уу гэдгийг хардаг л да. Гэхдээ тэрийг хартлал төвхтэй асуудал шүү дээ. Тийм шүү дээ сэтгэл зүй. Тэгэхээр би бол ер нь хүний IEV-г олоод ер нь дуудлаганд явдаг байж. Гудамжинд тавьж байгаа согтуу хүнийг оруулж ирээд машинда даралтын үзэгтэй хүртэл загнах биш гуйж л үзчихдэг байлаа шүү дээ.
Тэгэхээр энэ эмч болж байгаа хүмүүс өөрсдөө эндээ бэлтгэгдээд ирдэг юм болоо да. Сэтгэл зүй тий. Ер нь бол нэг цөөхөн штэ. Хэрүүлээгээ даашлаад муухай аашлаад байгаа нь бол ховор. Ер нь манай энэ залуу эмчнэр бол гайгүй шүү. Түргэн зөвлөмжөд явж байгаа эмчнэр бол харилцаа хандлага дээр бол асуудал гарч байгаа юм харагдахгүй байна. Тэгэхээр энэ бүгдээрээ л яг тэр хүмүүсийг түүгээд эмч болгоогүй шүү дээ. Тэгэхээр эмчийн сургуульд өөрсдөө тэрэнд бэлтгэгдээд л ирсэн байгаа. За, эмчтэр бол угсаа ойлгомжтой тийм ээ. Дандаа нэг сургууль төгсөөд ирсэн одоо 22 3 таал жоох огтод байгаа шүү дээ. За би тэгээд ч өнөөдөр түргэн төслөмжөнд чамааг авахгүй. Ийм бие хамгаалах чадваргүй ч гэдэг юм уу. Би ийм жоохон огтодыг ингээд ажилуул хийлгэж чадахгүй гэж хэлэхгүй шүү дээ. Нэгдүгээр боловсруулж хэрэгтэй. Хоёрдугаар тэр хүн өөрөө тэр ажилд орохыг хүсээд ирж байгаа. Тэрийг бид нар хорж болохгүй. Дандаа нэг тийм том биетэй хүнтэй муудалцаад хүнээс нэг бие аваад гараа явчихдаг ирчүүд ажиллана гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор мэдээж энэ дэр бид нар байнгын зөвлөдөг юм нь жолооч нар. Жолооч нар маань эмч нартай хань болдог, туслах болдог. Ер нь бол одоо шууд парамедикийн үүрэг гүйцэтгэж явдаг. Манай жолооч нарын 91-92% нь мэрэгсэн жолооч байдаг бас. Дээрээс нь манай жолооч нар одоо нөгөө эмчийн туслах үйлдэлүүдийг бүгдийг нь хийж чадчихдаг. Хаан бууга зөв барина, цээж ахалтаа хийн. Эмч тэнд командо өгж явахад манай жолооч нар хүчил төрөгчөө өгөөд хэдээр өгөх үү, яад харуулах уу тэр бүгдийг нь тгийг зохицуулаад явж чаддаг. Өвчтнөө тээвэрлэхдээ дам нуургаа бэхлэхдээ хүртэл жолооч нар нь бэхэлж чаддаг. Тэгэхээр үсэн багийн ажил тийм болохоор жолооч нар тэгж ирнэ. Салшгүй нэг хэсэг байхгүй эмч жолооч баг гэдэг маань яг хуу түргэн зөвлөмжөд бол совилогч байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр совилогчгүй болчихсон байна. Эмч жолооч хоёр л явж байгаа дуудлага нь тий. Тэгэхээр нөгөө эмчнэрийн бас нөгөө жолоочийн аюулгүй байдал дээр түргэн тусламжид явж байгаа тосолд орчлоо гэдэг юм бас нэлээдгүй юм сонсогддог шүү дээ. Айгүй хурдтай явж байгаа л машинтай мөргөлдөл эмчнэр өөрөө одоо жолооч нь өөрөө бэртэх тохиолдол ч цөнгүүлдэг шүү дээ. Тохиол гарна. Тэгээ энэ дэр одоо яг мэдээж хэцүү асуудал. Айгүй хэцүү асуудал. Тэр хүн чинь тэр хоёр маань тэр баг маань ямар нэгэн байдлаар дүрм зөрч явж байгаа байхгүй. Замын хөдөлгөөний дүрм зөрч явж байгаа. Зөрчхөөс өөр ямар ч боломж байхгүй. Түгжрээд тэдрийг дагаад зогсох боломж байхгүй. Урсгал сөрөөд явж байгаа. Хойно хүнд хүнтэй, өвчтөнтэй эмнэлэг хүрэх гэж явж байгаа. Тэгээ явж хахад мэдээж очиод осол гарчдаг байхгүй. Тэгээд манайхан өөрсдөө ч гэмтэн, ард нь яваа үйлчлүүлэгч ч гэмтэн. Тэгээд замын хөдөлгөөний дүрмэн дээр болохоор түргэн төслөмж бол энэ тусгай тээврийн хэрэгслүүд чинь аюулгүй байдлаа хангаад дүрм зөрчиж болно гэж зааж байгаа. Тэгээ осол гарчгаар чинь аюулгүй байдлаа хангаагүй манаа боруулдаг. Хуулийн үед бас арай жоохон хэцүү тий, айгүй хэцүү. Тэгээ ер нь бол тэгээд урсгал сөрснөөр л буруутдаг. Жолооч буруутна. Дээрээс нь өөрөө хохирно. Эрүүл мэндээрээс хохирно. Тий, эрүүл мэндээрээ хохирно. Эрсдэлтэй ажиллахгүй. Тэгэхээр ийм эрсдэлтэй ажлыг чинь эмч нар хийхийг хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр боловсон хүчний хувьд бас яагаад дандаа шин төгссөн залуучууд ажиллаж байгаа нэгдэг чинь юм учиртай. За баярлалаа. Энэ удаагийн дугаарт өргөдөрсөн танд маш их баярлалаа. Ярилцлага үнэхээр сонирхолтой байлаа. За баярлалаа. За энэ удаагийн дугаар өндөрлж байна. Баярлалаа.